За би Монгол Улсын их сургуулийн шинжилгээ ухааны салбар, сургуулийн байгалийн ухааны салбарт газар зүйн тэнхим төслийн туслах хийдэг. Тэгээ нэг төвшин гэдэг. Хөрсний бохирдлын талаар товч мэдээлэл өгөөч. Хөрсний бохирдол гэдэг нь одоо байгалийн унган шин чанараа алдсан ямар нэгэн хим, биологи, физикийн нөлөөллийн улмаас одоо байгалийн унган шинжээ алдаж тийм өөр урвалд орсон янз бүрийн байдлаар бохирдсон хөрсийг хөрсний бохирдол гэж хэлээд байгаа. Тэгээ энэ нь одоо үүсгэж хүчин зүйлийн хувьд болохоор мэдээж хүн төрөлхтөн байгаа. Хүн амын тоо нэмэгдэх, тэгээ цаашлаа суурьшлийн бүс тэлж томрохоос шалтгаалаад хөрсний бохирдол одоо дэлхийн нийтэд хурцаар тавигдж байгаа нэг асуудал болоод байгаа. Монгол улсын аль хэсэгт хамгийн бохирдолтой байна вэ? За мэдээж энэ томоохон хоцорон газрууд одоо Улаанбаатар, Эрдэнэт, Дархан бол ер нь аймгийн төвүүд, сумын төвүүд төр хамгийн их бохирдолтой байгаа. Улаанбаатар хотын хувьд гэх юм бол энэ үйлдвэрүүдэд дагас урагшаа туулгуурлын хойдлаараа энэ олон арьс ширний үйлдвэрүүд, тэгээд тоогийн цэгүүд гэх мэт газруудаар хамгийн их бохирдолтой. Хөрсний бохирдол үүсэх гол шалтгаан нь юу вэ? Мэдээж хүний үйл ажиллагаа антропогийн нөлөөллөөр хөрс бохирдно. Одоо хүний ахуйн хэрэглээний хог хаягдл, за тэгэл нөгөө одоо нөхөн жорлонгууд байна. Тэгээ бүгд одоо хөрс, ус, агаарын бохирдол бол ерөнхийдөө хоорондоо тийм уялдаа холбоотой гэж үзээд байгаа. За бас миний нэг хийсэн судалгаа болохоор хөрс бол агаарын бохирдлын хоорондын хамаарлыг тооцсон байдгийн. Тэгээд агаарын тоос цуглуулад түүнээсээ одоо тоос цуглуулсан савныхаа доотлын дэвсгэр хөрснөөс нь дээж аваад энэ хоорондын хамаарлыг нь тооцож үзсэн байдаг. Үүнээс үзэхэд бол одоо хүний нөлөөллөөр одоо хөрсөнд хоримтлагдсан бохирдол нь буцаад нөгөө технологийн нөлөөллөөр агаартай дэгддэг. Тэгээд агаарын бохирдлыг үүсгдэг. Мөн бохирдсан агаар нь одоо хөрсөн дээрээ бас одоо бууж тэндээ хоримтлагдсанаар одоо бохирдол үүсэх боломжтой гэж үзсэн байгаа. Тэгвэл хөрсний бохирдлын хэмжээг бууруулахын тулд ард иргэд эсвэл одоо хүүхэд сурагчид бид одоо юу хийх ёстой вэ? Одоо энэ хамгийн наазахын жишээ гэвэл хогоо оёл задгаа хаяхгүй байх хэрэгтэй. Хогоо одоо үндсэн их үүсвэрээс нь ангилан ялгах шаардлагатай гэдэг. Улаанбаатар хотод хөрсний бохирдлыг ямар түвшинд байна? Ер нь аюултай түвшиндээ очсон байгаа шүү дээ. Хөрсний бохирдлын одоо яг ингээд хамаарлыг одоо нэг цэгээс дээж аваад тэрнийхээ одоо ингээд нөлөөлийн талбайг тооцоод үзсэн байхгүй. Тэндээс үзэхэд бол Улаанбаатар хотын одоо энэ баг тойрон орчимд бол хөрсний бохирдол их гэр ороллоос илүү байна гэсэн дүн гарсан байгаа.